Мэдээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөрөнгө оруулалттай компани онцгой албан татврын тэмдэггүй сөөжөө архийг худалдааж ирснийг илрүүлсэн байна. Монгол улсын хилээр татвар төлөлгүйгээр архи согтууруулахундаа оруулж ирсэн энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Онцгой албан татврын тэмдэггүй сөөжөө архийг худалдааж байгаа мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэхүү мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээ албаагч шалгалт хийхэд Солонгос улсын 3 иргэн 5800 шил сөөжөө архийг агуулхад хураасан байсныг илрүүлжээ. Солонгос улсын иргэн ИК-9 нарыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндсээр шалгаж эхэлжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээр иргэний мэдээллийн дагуу архи согтууруулахын дааны зүйлийг зохиц зөвшөөрлгүйгээр мөн онцгой албан татврын тэмдэгтийг наалгүйгээр ингээд архи согтууруулахын дааны зүйлийг зарж ирсэн. Энэ мэдээллийг шалгаад ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээр бол шалгалтын ажиллагаа маань хийгдэж байна. Тухайн этгээдүүд нь бол нийтдээ 5800 шил сөөжийг бол хадгалж ирснийг нь эдгээр мөрөөр хураасан. Энэ хэрэг дээр нь эдийн татвар төлөхөс зайлшгүй үндэслэлээр бол эрэг үүсгээд ингээд шалгалтын ажиллагаа маань хийгдээ явагдаж байна. Онцгой албан татврын тэмдэггүй хуурамч архитай холбоотой гэмт хэрэг онгоцноос хойш бүртгэдэггүй байсан байна. Солонгос улсын иргэдэд холбогдох хэрэг анхны тохиолдол гэж цагдаагийн байгууллагаас хэлж байгаамаа. Өнгөрсөн оны үед 30 орчим хуурамч болон татврын зөрчилтөд согтууруулах хундаа худалдан борлуулсан хэрэг бүртгэгдсэн байдаг юм а. Монгол цэргийн өдөр Зэвсэг 40-94 жилийн баярын өдрийг тохиолдуулан шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас